За сайн байцгаана уу. Өнөөдөр юуны тухай ярих вэ гэхээр бүгдээрээ хагны тухай ярьцгаана. Хаг бол хуухны орчны тэнцвэрт байдал алдагдсанаас үүдэж гарч байгаа юм асуудал шүү дээ. Хаганд зориулсан бүтээгдэхүүнүүд маань бүдгхэн ногоон өнгийн шампунууд маань байж байгаа гэсэн үг. За тэгэхээр хаг маань дотроо бас олон янз байна. Хуурай, нойтон, яртай, юм гарсан, бисероз гэх мэтчлэн маш олон янзын хуухны асуудал байна. Бүр мөөгөнцөр гэж хүртэл бас байдаг. Тэгэхээр энэ бүх асуудлыг танд шийдэгдэхтэй гаргалгаа байгаа. Бүр 20 жилийн турш ингээ малгайгаа хагнаасаа болж тайлж чаддгүй ахын асуудлыг энэхүү бүтээгдэхүүнүүд маань шийдсэн байгаа. Тэгэхээр та эдгээр яаж гэдэг зааврыг нь хэлж өгье. Энэ шампунь болохоор ерөөсөө хагийг ерөөсөө гүйцэд арилгадаг, захтналтыг 99.9% бууруулдаг, хагийг ч гэсэндээ 99% бууруулдаг ком байж байгаа. Хуурай хаган дотор чи юм бутарцсан, цасан ширхэг шиг эсвэл том хавтгай. Тэр хагнуудын асуудлыг бол энэ шийдэж өгч идэг. За яаж шийдэх вэ гэхээр хууханд тэжээл өгч хуухыг чийгшүүлж угаадаг. Тийм учраас хуухыг эмзэгшүүлгүйгээр бүр их ингэж дарааж хуурайшуулахгүйгээр угаадаг гэсэн. Хаг гэдэг маань өөрөө бидний арьс шүү дээ. Тийм арьс маань хатаад ингээд маш хурдан хугацаанд хатаад ахаараа тэр арьс маань ингээд хуухнаас хуулраад тэр чинь өөрөө хаг болоод байгаа тийм. Тэгэхээр энэ болохоор бидний хуухыг маш гоё тайвшруулж зөөлөн аргаар угааж чийгшүүлэх үйлчлэгээтэй байдаг. Нара ийм гоё тунгалаг өнгийн шампунь байдаг. Тэгэхээр хагны шампунь болохоор ийм тунгалаг өнгөтэй байж ах ёстой шүү манайхаа. Тэгэхээр ийм гоё шампунь хэрэглэх нь. За араас нь энийг яагаад заавал хэрэглэх ёстой вэ гэхээр энэ бол бидний одоо хэрэг арьсаар төсөөлөх юм бол бидний чийгшүүлэгч тос гэсэн. Энийг заавал хуухандаа түрхэнэ. Хуухандаа түрхэхдээ яаж түрхэх вэ гэхээр энийгээ сайхан ингээд нээж агаад ингээд гартаа авчна. За тэгээ гартаа авч байгаа энээсээ аваад үсээ сайхан ингээ ярна, хуухаа ярьж гаргана. Тэгэхгүй үсэн дээрээ түрхчих юм бол хайран бүтээгдэхүүн болчихно. Тэгээ ингээ ярьж агаад энийгээ ингээ сайн дүрхээ, дахиад ярлаа, энээсээ авлаа, дахиад ингээ түрхлээ. Дахиад ярлаа, энээсээ авлаа ингээ түрхлээ. Гих мэтлэн түрхээ. Тэгээд хойноос нь энэ үсээ массажлна. За тэгээ ингээд өгснөр энэ хоёр маань яадаг вэ гэхээр энэ маш зөөлхөн аргаар хаг бас бисерозыг ингээд цэвэрлэж өгөөд маш гоё ингээд зөөлхөн аргаар pH-ын тэнцвэржүүлээд цэвэрлж өгж байгаа л энэ болохоор хойноос нь гоё чийгшлийг нөхөж өгөөд тэр арьсыг тайвшруулаа тий дахиж хаг гарахгүй байх тэр үндсийг нь бүрдүүлж өгж байгаа эмчилгээний пак гэсэн. Тэгэхээр энэ хоёрыг яах нь заавал хослуулж хэрэглэх хэрэгтэй байх нэ. За тэгвэл өсвөр насны хүүхдүүдэд ялангуяа хуухнаас нь эвгүй үнэр гараа шилжилтийн настай нь холбоотой, даавартай нь холбоотой маш их тослог ялгараад тий хуухны орчин тэнцвэргүй болоод хуух байтугай бүр ингээд арьс нь хүртэл тэнцвэргүй болоод байдаг. Тэгээд тэрнээсээ шалтгаалаад өглөө угаагаад гарч ах чинь хуухнаас нь эвгүй үнэр үнэртэйд байдаг бол энэ шампуныг авч өгөөрэй. Энэ бол маш юм тунгалаг Pure Smart Shampoo Fresh гэж аз. Тэгэхээр энэ шампунь бол тэр хүүхдүүдэд болон заавал хүүхэд гэлтэхгүй одоо тийм асуудалтай хүн байх юм бол энэ бол хууханд эсний булчирхайг тайвшруулж тослогийн булчирхайг тайвшруулах үйлчилгээтэй одоо найрлагыг агуулсан ийм шампунь байж байгаа. Дээрээс нь хагны эсрэг бас үйлчилгээг үзүүлнэ гэсэн. Яагаад тэгэхээр тэр хуухны орчинг тэнцвэржүүлээд өгч байгаа учраас. За тэгээ мэдээж хойноос нь энэ чимжлэгийг заавал авах хэрэгтэй. Энэ бол ерөөсөө хуухны тэжээлийн тос гэж ойлгож болно та хэдэр. За ингээд нэг хуух нь халууцаад тэр хөөрөөд өгдөг хүмүүс байдгүй. Тэгвэл энэ шампунь энэ гоё гэрэлтсэн гялтгансан ийм гоё цэнхэр шампуныг авна гэсэн. Тэгэхээр энийг ингээд угаахаар нэх гоё юм сэнгэнсэн гоё таата мэдрэмж төрдөг. Тэгээд ирэхээр яг хөө бидний хух халууцгаа болж эхэлдэг. Халууд өгөхэ болж эхэлдэг. Ингээ хуухан дундуур ингээ зайтай агаар яваад байгаа юм шиг санагддаг гэсэн. За тэгээ байнга нөгөө нэг бас малгай өмсдөг хүмүүсэд ч тэр малгай өмсдөг хүмүүс маань ингээд энэчээ нэг юм ингээ айгүй хэцүү хүндрээд байгаа юм шиг санагдаад ч тийм үед энэ шампунь бас биднийг ер нь тайвшруулж өгнө. За тэгээ энийгээр угаахаар нөгөө толгой маш гоё тайвширсан учраас бас маш гоё унтаж амархад тусалдаг гэсэн. За тэгээ хойноос нь заавал чийгшүүлэгчтэй хэрэглэнэ гэсэн үг шүү. Нэгэн ид шидийн бүтээгдэхүүнийг танилцуулъя. Бие багч бэлчээр том гэдэг нэр энд бол яг тохирно. Энэ юу вэ гэхээр хуухны гуйжуулагч гэл. За тэгэхээр энийг та хэд маань сайн үр дүнгийн ашиглах гэвэл үйлчлүүлдэг салон дээрээ барьж очоод энүүгээр нэг миний толгой гуйжуулах та гэд магадгүй ингээд хилээд гуйжуулж болно гэсэн үг. Хуухаг бүр маш зөөлхөн аргаар гуйжуулж бүр гүн зэвэрлж өгч бүр мөөгөнцрийг алга болгодог гэл та хэд бодолтой. Хагны асуудалтай хүмүүс бол эхлээд нь ямар тааж энүүгээр нэг хоёр ч биш зүгээр 2 удаа гуйжуулчихад хангалттай. Тэгээ гуйжуулсныхаа дараа яг тохирох шампунь бүтээгдэхүүнийг хэрэглүүл таны асуудал бүрэн шийдэгдэнэ гэсэн үг. За тэгэхээр
энэ гуйжуулагч маань яагаад юм жижигхэн савлгаатай гэхээр бид нар хүн дамжуулаад хэрглэж болохгүй. Яагаад гэвэл энэ хуух гэдэг маань өөрөө тэр чигтээ хүний биологийн шингэнтэй харьцаж байгаа хгүй шууд хүрлцэж байгаа энэ хардаа ингээ хүрлцэж байгаа. Тэгэхээр энийг яах вэ гэхээр миний энэ хуухны ямар нэгэн асуудал өөр хүн дээр дамжих юм бол тэр хүний хуухан дээр халтна. Эсвэл өөр нэгний хуух хүнээс хэрглэжсэн юмыг ашиглах юм бол шууд надад халтна. Тийм учраас ариун цэврийн үүднээс ийм савлгаатай, ийм тохиромжтой, гарт эвтэхнэр бодолцож гаргаж өгсөн байгаа. Тэгэхээр энийг яах нь ингээ ярьж агаад 1 2 3 хангалттай. Тэгээ энийгаа гэхдээ ингэж тарааж өгөхдөө яах вэ гэхээр ногоон цайны хандны ингээд уусмал найруулна бааху цай тэгээ ногоон цайны юм цай байдаг шүү дээ. Тэрний хандаар ингээд сайхан усанд ингээд твтээсэн ногоон цайг ингээд шавшиж өгөө. Тэгээ хойноос нь энэ хэсгээ ингээд сайхан зөөлхөн урна гэсэн үг. Гэрийн нөхцөлд бол. За тэгээд ингээд бүх хэсгүүдээ ингээд сайхан үрж өгөөд массажлж өгнө гэсэн үг. За тэгээ маш сайн гуйжуулаад өгснийхаа дараа хойноос нь яах нь шампунаараа угааж өгөө чийгшүүлэгчээ төхөрөхөд та хуухны ямар нэгэн асуудлаасаа салаарай. За тэгээ бас нэг сануулж хэлэх юм нь юу вэ гэхээр псориаз гэдэг бол маш түгээмэл өвчин болчихлоо шүү дээ. Яг дэлхийн нийтээрээ бүрэн гүйцэд дэмжлэгдэх аргыг бол судлаагүй байж байгаа. Тэгэхээр псориазын асуудал нь энэ хуухан дээр гараад ирэхээр ингээд маш их хагтай юм шиг харагддаг, маш их эмзэг болгодог. Дээрээс нь ингээд псориаз нь бүр гүндрээд ирэхлээр ингээд тэрнээсээ болоод үсэн уналт үсийн нөхцөл зулгаагаад байдаг. Тэгэхээр яг уу гэхээр псориазтай хүмүүс болохоор энэ хоёрыг хэрэглэснээр яг уу гэхээр энэ нь бол таны толгойг маш зөөлхөн аргаар угааж өгч таны тэр хуухыг тэгж хуулж одоо тэр амар псориазын тэр одоо ийм гарсан тавуудыг энэ хуулахгүйгээр гой цэвэрхэн угааж өгнө гэсэн. А энэ болохоор яг нь таны яг тэр хэсгүүд дээр маш сайн чигшил өгөөд тэр псориазыг тэгж их сэдрэлтэнд нь ерөөсө хүрэгдэггүй маш гоё цэвэрлж өгч тижэл өгдөг гэсэн. Тэгэхээр яг нь энийг заавал ингээд хэрэглээрэ гэж зөвлөмөөрэй та хэд бүр бараг баталгаа өгмөөрэй гэсэн. Тэгээд псориазтай хүмүүс маш их манайх руу хандаж энийг хэрэглэж байгаа. Тэгээд хэрэглээд үнэхээр гоё байна. Миний псориаз ойрд ингээд сэтэрсэнгүү, ойрд ингээд амар ингээд хуухан дээр хаг тэр тав гарсангүй гэж ярьж байгаа. Тэгэхээр та хэд маань энийг хэрэглээд бидэртээ бас эргээд үр дүнгээ явуулаарэ. Тэгээд өнөөдрийн хагны асуудал маань юм бэлээ. Та хэдэд өөр асуух ямар нэгэн асуудал байна уу тэрийг доор комент хэсэгт бичээрэй.